Энэхүү объектыг тодорхой нөхцөлтэйгээр худалдан авахыг санал болгож байна. Богд уулын Төрх урхын аманд нэгэн том объект бий. Улаанбаатар хотын Овцооруудын ордноос нийт 25 км. Хотоос ойрхон. Байгалийн үзэсгэлэнт газар. Дархан цаас газрын 1-р бүст хамрагддаг төрийн тусгай хамгаалалттай газар байдаг нийт 7 байшингаас бүрддэг том объектыг бид зарах сонирхолтой байна. Төрх урхын ам нь түүхийн сурвалж бичигдээ нийт 427 удаа бичигдэжээ. Учир нь энд богдын засгийн газар олон зуун жил зусаж байсан байна. Сүүлийн 500 гаруй жил энэ түүхтэй холбогдолтой юм. Тэр цаг үе зүүн аманд нь шашны мөндөг нууц цусланд зусаж байснаас шажин хурах, үзэсгэлэн баруун аманд нь төрийн дээд түшмэлүүдэд зусаж байснаас Төрх урхын ам гэж нэрийджээ. Монгол улс ойрд халах хэмээн хоёр хуваагдаж баруун Монголын ойрдын хаан Галдан бошигдох халахыг эзэлсний дараа халахын ноёд халах нутгаас өвөр Монгол руу хөвгдөн зогтож одоогийн өвөр Монголын нутагт Монголын маань нийслэл богдын шавын засаг болох өргөөнд нүүдлэж байгаад Манжин цэрэг баруун монголчууд бот цогсны дараа энэ Төрх урхын аманд өвөр Монголоос халахын ноёд иргэн ирж буун зусаж халах монголчуудыг иргэн нэгтгэн цуглуулахын тулд их найр наадам Төрх урхад хийсэн гэж бичжээ. Тэр цагт энэ уулын аманд хурдан морь уралдаж даншиг наацсан жил болгон хурдан морь нь төвний их гэдэг цол олгодог болсон гэж түүхийн сурвалж бичээстэй байдаг юм. Төрх урхад байдаг дөрвөлжин хэрэгсүүр булчнууд Евразийг дамнан Скандинавт хүртэл тархсан байдаг үлээ. Төрх урх бол ийм сайхан түүхтэй газар. Сургалтын төв байр халаалттай. 3 том танхимтай, жижиг заалтай. 1 том заалтай. 3 багш нарын болон захиргааны өрөөтэй юм. Хоолны заалтай. Нийт 4 том заал, 3 өрөөтэй. Нийт 7 тасалгаа бүхий байшин. 2 дугаар байшин. Хойд 2 давхар ягаан байшин. Халаалттай. Оюутны юм сурагчдын дотор байр болгож болно. 2 давхартаа 16 өрөөтэй. Нийт 1 давхартаа 12 өрөөтэй. Ирэм жордонгийн өрөөтэй. Давхар бүртэй. Энэ байшин нийт 28 өрөөтэй. Номын сан, 4 зал, мөн 4 өрөөтэй. Нийт 8 тасалгаатай. Хойд зал бол биеийн тамирын зал болгож засаж тогтжуулна. 2 тасалгаа заалтай. Боловч өрөөдөд ханаа явж байгаа даацын шивлэртэй. Жижиг өрөөтэй. Энэ байшин нийт 3 тасалгаатай. Бусад байрууд. Зоо, галзуу болох байрууд. Зуухан 3 баг заалтай. Дээр нь зуны галтгой өргөжүүлэн барих боломжтой. Зойр 1 багнат заалтай. Нийт барилга объект нийлээд 82 тасалгаатай. Хуваавал хичээд явуулах боломжийн 13 заал танхимтай. 69 өрөөтэй нийт том барилга юм. Газрыг дахин цааст газрыг хууль ёсны дагуу эзэмших хэрэгтэй. Халаалтын хувьд 2 давхар 1 байшин, 1 давхар 1 байшин халаалттай. Герман улсад үйлдвэрлэсэн парктай. Халаалтын системийн тог болон хатуу түвш нүүрсний уурын зуухны 2 системээр 2 тусдаа ажилладаг. Байшингууд нь муу усны сувг систем болон муу усны том газар доорх бассейн сантай. Усны хувьд 30-40 метрийн гүрийн худагтай. Цахилгааны хувьд төвөөс холбогдсон тог цахилгаантай. Өнгөрсөн жилүүдэд Саранхад амралт нэртэйгээр ажиллаж байсан. Энэхүү объект байрлах газар бол эрт үеэс түүхтэй байгалийн үзэсгэлэнт газар юм. Богд уулын Төрх урхын амын байгалийн байдал. Энэ аманд эртнээс алдартай рашаан бий. Мөн манай объектын газар доороос өндөр зэрэглэлийн ус гарсан батлагдсан гэрчилгээ авсан юм. Объектоос сурагчаа гол устай. Энэ голыг хурхын гол гэж нэрлэдэг юм. Богд уулын оргил цэцээгүнээс далайн төвшнөөс 2256 м өндрөөс их аван урсаж туул гол руу цулгадаг. Төрх урхын гол уулын гол учраас урсгалын чимээ тод сонсогддог. Голын иргэн дагуу сайхан сэтгэл төрдөг байлаа. Байгалийн хувьд төрийн тусгай хамгаалалттай газар. Дархан цаас газрын 1-р бүст хамрагддаг өвөрмөц байгалийн үзэсгэлэнт газар юм. Богд уулын зүүн ам түүхийн дурсгалт газар болох
Хурхын аманд их уутай газар. Ой шугуутай. Олон зуун жил хүн сууршаагүй онгон их аймад хадаасга өхөр чулуурхаг газар юм. Одоо та зөвхөн биеэрээ очиж нүдэрээ үзэх хэрэгтэй. 91 19 14 46 гэсэн утсаар холбогдож бидэнтэй хамт явж үзэх хэрэгтэй.